Цаанда үгс утмаар юм бэ. За ямар тач өнөөдөр би зүгээр юу ч хийхгүй те зүгээр сайхан та нартай ойр татвар юм ярина тий. За би нарай задгаа. За би хуцаас л татгаа заяа. За ийм хуцсан өсчлээ. За одоо аргааг байгаа. За одоо штэ өнөөдөр би та нарын ер нь коммент дээр ирсэн одоо юмнуудын талаар л одоо ярина л та. За өнөөдөр за ингэсэн байлээ л дээ хүмүүс нэг айгүй олон нэг парт юуны ч аратан найзуудын чинь нэг хүүхэд барьцсан тэрийг ч парт 3-ыг хийгээч гэсэн байлээ тий. Тэгээд яг би хийхгүй заяа. Гэтэ зүгээр энэ дээр ингээд яг юу болдгийг яриад үгүй заяа. Би дуу оруулахгүй. Тэгээд за одоо тэгээд би энэ дээр ингээд зураг тавихгүй заяа. Тэгээд зүгээр л ерөөсөө ингээд би өөрлөгөө харуулад тэгээд би танарт ингээд яг юу болдгийг тайлбарлаж өгнө гэсэн үг заяа. За сүүлчийн нөгөө хулган чинь ингээд байшинд ороод ямар амар юм бэ л гээл дуссан штэ. Яг үндэ тийм амар юм биш заяа. Зүгээр л тэр одоо хулгайч нар чи зүгээр л ингээд баг л монголоор бол одоо баг л имэйл гэсэн үгтэй нэг тим тоглоулаад левел 100 хөрөнгөт яваа тэгсэн л юм байна л та. Тэгээд яг явуулахгүй л байгаа юм шиг байлээ л дээ. Тэгээд хулган за гайг байгаа юм байна гэх нөгөөдөө хэлсэн чинь гэхдээ муур чинь нэг гэхдээ бүгдээрээ аврах ёстой гэл тэгэл аврахаар болчихж байгаа заяа. Тэгээд ингэдэг байхгүй нөө эмгэн бас нэг залуутайгаа ингэ нүг за би хоёр бас нэг хүүхэд авчираад ирья гэж явдیں۔ Заяа. Тэгээд бас нэг юун дотор нь тэр байшин дотор нь бас нэг хүү үлддэм бэ гэд хамгаалах маягаар эсвэл хүүхд орох гэдэг боловлдог гэд. Тэгээд нөө тавч ингээд хаалгыг нэвтлээд тэгээ нөгөөхийг нь зодоо тэгээ хүүхдүүдийг аврая гэж утсан юм байна л та. Тэгсэн чи хаалга нь айгүй бат бөх ингээд амир тий. Тэгээд за яаж онгойлохгүй гэж байжсэн чинь ингээд нэг хэрүүл татсан штэ нөө цагаан тат ингээд манай эзэн алга болчлоо гэдэг. Тэгээд штэ тэрийг за байж байгаарай за байж. За сая хаалга дугуурлаа л тэгээд мэдхгүй юм гэдэг. За тэр ч яг. За ингэдэг юм аа. Тэгээд штэ манай нөгөө эд чинь хэрүүлж татна ингээд эмгэнийх нь хараад дураагаад хаалга онгойлгоо минийхөө гэд. Тэгээ орсон чинь ингээд одоо шууд зодтолдох байдал руугаа ороод дээл яг зодтолдох гэсэн чинь амар ингээд гэсэн залуу заяа. Тэгээ яах юм бэ да үзэх юм уу гээл тэгтэй байжсэн чинь нүг тэд нар одоо ингээд тэгсэн ч гэсэн зодтолтнаа гэж байгаа л өөрсдөө зодтолчихж байгаа байхгүй. Тэгээд муур ингэж байгаа. Хулганаа чи ингээ уурлаад гажээ гэсэн байхгүй. За тэгээ яага уурлаад гэсэн бэ гэхээр одоо нэг юм хэлээ заяа. За жишээ лаврыг үзсэн хүмүүс бол мэдэх байх. Нэг муур нөгөө хулган ч уурлахаар айгүй юм ингээ том юм булчинтай болчихдээ штэ. Тэгээд тэггээл ингээл одоо уурал гээд байгаа заяа. Тэгээ ингээд бүр хулган ч уурахгүй байна гэл. Тэгэл хулган муурч ингээд чи ийм юм чи ингээд уурахгүй гав чи яриач тэгэл. Тэгэл ээжсэн чинь муурт чинь нэг санаа орж ирдэг заяа. Ямар санаа вэ гэхээр штэ. Хэрүүлсэтэй чи нэг хулганыг ингээд нэг уурлуулж исэн амир уурлуулад нэг бэг болгож исэн нэг хараалаараа дуудаад таа гэл. Дэгдэг байхгүй юу? Тэгээ тэр хараалын яг ч тийм одоо миний хэлж байгаа хараал яг тийм хараал биш заяа. Гэтэ зүгээр яг зохиогоод хэлээ заяа. За. Хой муухаар хошног минь чи одоо яаж чадахгүйсээ давраад байгаараа мөн хулганы шүд минь үгүй бол би чамайг цааш нь харуулаа аяа шүү нохойны сүлд нь давраад байгаарэ. За тэгээд нэг тэгж байгаа л хулганыг өөрийг нь нөгөө залууч зодуулаад тэгэл эмгэн нөгөө хүн чинь хүнтэйгээр орж ирээл тэгсэн чинь ингээл бас л зодуулаад тэгэл авчиж байгаа юм л та. Тэгээ штэ би яг тэгэл ингээл нөгөө дэлэжсэн чи мэдгүй яадаг үлээд баг. Энэ сандгаар ингэж байгаа юм. Нөгөө цагдаа чи хөөж цаанаа чи нөгөө нэг хүүхдээ улгаачиг зодсон нөө амтд штэ гээд. Тэгдэл санагдаж байна заяа. Тий. Аха.
За өөр юу ярих вэ гэхээр за 99 шөнө тоглооч гэсэн бэлээ. 99 шөнө үү? Би 99 шөнө тоглолтог л доо. Тоглолтын тий. Гэхдээ би зүгээр амар сууг зав дээ. Тий би зүгээр суугаа харуулмааргүй. Суг гэдгийг харуулмааргүй тий. Тэгээд дээ штэ би нэг 2 коммент уншсан юм л та. Наг эмхтэй гэдэг юм. Үгүй би эмхтэй биш. Би эрэгтэй. Энэ хардаа. Эр хүн чи одоо эмхтэй хүн чи ийм өстэй байх уу аа? Жах бодолтой аа. Би эмхтэй байна уу? Би эмхтэй биш. За тэгээд одоо намайг бас би яг намайг сайн мэдж аваасаа гэдэг би одоо яг юун туртайгаа хэлээд үгүй зөө. Тийм. Тэ бид одоо тэгээд хитон төрсөн хаана амьдэрдэг вэ? Тэрийг бол хэлэхгүй шүү дээ. Би юу гэж хэлчих тий аа? Бодолтой аа. За. Тэгэхээр миний хамгийн дуртай дуу юм бол нэг Dance нэг дуу идэм аа. Тэр дуу тэг би айгүйх сонсох дуртай. Тэгээд би та нар мэдхгүй бол би та нар сонсгоё. За тэгэхээр би одоо тэр аяхаа фанкийг нь тавих болно зөө. Тэгээд сахав. Дуулж үзүүлье. За одоо нөгөө дуугаа тавьсан. Одоо та нарын дээр мэдэх байна. Би юу гэж бүжгэлж би бүжгэлгүй тий. За харин миний яштэй хамгийн дуртай нэг тийм кино юм бол Монгол киноноос юунд дуртай л да нэг хац зэрэг дуртай тий. Хац зэрэг. За гадаад киноноос би яг нэг амар тийм нэг англи кинонууд дургуй зөө. Гэтэ нэг амар дуртай биш. Гэхдээ яг сурлууд гэх юм бол би нүг Stranger Things, American Horror Story тэгээд Dexter дуртай тийм. За миний дуртай артист гэх юм бол зөндөл байгаа л да. Гэтэ Монголоос бол нэг дуртай артист нэг шинэ дуу гаргасан байлээ. Тэгээд би сонсгоё. Вэж. Оо энэ ямар ядаргаатай би. Дараагийн за миний дуртай анime гэх юм бол Читгэрийн ангууч, Jujutsu Kaisen, Миний батрын сургууль. Хөөе, та яагаад өөр хаймыг яриад байгаа юм бэ? Тэгээд бүлүүлэг. За тэгээд би нэг жоохон сайн ч юм уу мууч мэдээлье. Тий. Би тэр нь юу гэхээр би одоо нэг аратан найзууд буюу одоо нэг best friends шүү дээ. Тэрний одоо дуу оруулж байгаа. Дуу оруулж исэн. Гэтэ одоо бол би оруулахгүй заяа. Ягаад гэвэл айгүй зураг комент ирж илээ. Би зураг комент уншмааргүй байна. Яг их хандлт авсан л та. Гэтэ би зураг комент уншмааргүй байгаа байхгүй. Та нар ингээ нааг ингээ шинээр гарч ирж байгаа ютубер гэдгийг мэдчихээ л дээ. Гууж ин тхүү. Яг та нар тэгээд яг best friends хийдээ дахиж одоо зураг комент ирэхгүй бичихгүй гэх юм бол за яг бичих юм байгаа. Угаасаа би мэднэ. Зураг комент ирэх нь бол ирнэ. Гэтэ та нар зүгээр одоо жишээнтэй ингээд би одоо та нарыг энэ харж чадсан зэ тэ 90 тэгээд илүү их одоо комент ирэх юм бол тэгээд тий хийнэ. Тэгээд баярлж байгаа хүмүүс байгаа. Yes, тийм хараад найзуудын бичлэг хийгээ байцлаа. Тэгээд зарим үзэгчд нь бол тэгээд жоохон харамсалтай л байгаа х та. Тэгээд Растай тийм байна да. Тэгээд өдөр нэг тийм одоо бичлэгээ дуусгахдаа би нэг үг хэлдэг болно. Хэлнэ. Тийм. Тэгээд одоо тэр үг маань жоох тэнэг зэ. Тэгээд яг одоо ч бол жоох хэлэх болоогүй юм шиг л байна л да. Тийм. Тийм дуртай тоглоом гэх юм бол би нэг тийм одоо Demon Slayer-ийн тоглоом байж тээ. Би яг тэр тоглож үзээгүй л гэхдээ би энэ тоглож үзэхийг хүсэж байгаа. Тий.
Яа угаасаа толоцоо төлөв муу л да. Тэгээд нэр удахгүй цагаан сар болох гэж юм байна шүү дээ. Нэр бас нэг цагаан сар болж энэ золгоо хэлв. Нааш найзтай. Сайхан золгоо. Лөө нааш золгоо л доо. Илүү өнсүүлээд. За. Тэгээд өөр юу чих вэ? За худлаа. Тэгээд тэгээд одоо нүрээ цэвэрлдэг одоо тийм бичлэг хийн. Тийм. Би нүрээ тусалдаг одоо шилжилтийн насны ирэх гэж байгаа хүүхэд байна да. Одоо би энэ жил ч одоо 12 хүрнэ. Тэгээд бичлэгэн цуг байсан байлаа. Тэгээд subscribe дараагүй яг subscribe дарах шаардлагагүй л дээ. Тийм. Тэгээд лайк даруул дараарай. Тэгээд дарахгүй бол тэгээд яг болно бол. Угаасаа тэгээд одоо нэг хувийн ажилчин байна да. За судлаа. Яг ихтэй лайкад дармаар санагд. Ер нь таалагдсан бол дараарай зөө. Тэгээд би яг шахаагүй шүү. За тэгээд баяртай. Сайхан амраарай. Сайхан зүйлээрээ битгий хар дараарай. Хайртай. Баяртай.